What can I do for you? Hello. Mango dragon fruit refresher, please. Have a good day. Thank you. За ажилдаа явах уу да. Өнөөдөр 1 сарын 5-ны бүтэнсэн өдөр. Өнгөрсөн 7 хоногт авсан ачаатай байгаа. 7 цаг явна. Баруун тишээ Омаха, Небраска гэдэг газар руу явна. Мод авцсан явж байгаа шүү дээ. Оройдоо нэг 10-11 цагийн үед яваад очих байх. Дэрийн хажуудлын Starbucks-аас дуртай авах юм авсан. Mango dragon fruit lemonade. Түрүү очоод тарака асаагаад бэлтгэсэн байж байгаа. Одоо халаад нөгөө хий агаараа таваагаад ер нь явхад бэлэн болцсон байж байгаа. 7 хоног сайхан ажиллачнаа. Хагас бүтэн санд бас нэлээд завгүй өнгөрлөө. Өмнөх бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Үзсэн хүмүүс нь гоё лайка дараад subscribe хийгээг бол subscribe хийгээрэй, share хийгээрэй. Энэ 7 хоногийн ажилдаа гарцгаая. Let's go. За 35 майл үлдсэн байна. За 35 майл үлдсэн байна. Одоо ийшээ явахаар хот руу төгсөж байгаа болох, том хот руу төгсөж байгаа болохоор зогсоод болтгоо болчихно. Тэгэхээр одоо би нөгөө рест area дээр гараад хоногдож байна. Энэчнээ хоноод маргааш өглөө 7 цаг гэж босоод явчих гайг баг. 7 гэж босоод тэгэл нэг гэсээр 8 болвол гэсээр 7 10-20 болвол очих гэсээр 8 болох үстэй. Гайг баг. Өглөөний минь очиагаа болгож байна. Гадаа хүтэн байна. Ингээд зогссон юм да. Дараагийнхаа ачаагаа авцсан байгаа. Эндээс нэг 120-30 майл яваад нөгөө Norfolk, Nebraska-гаас ачаа авах юм байлээ. Тэгээ Michigan явна. Next load. Хоёр цаг. За өглөө да. Holland, Michigan. Erdenebat. I can show you. It's really hard to pronounce. Is that slinky coil? Yes, I do. Side scale. Huh? You're on the closest scale. Yes. Go ahead and get up in line with the rest of them. Okay. Thank you. За, slinky coil авах нэ. Нөгөө голоор нь ингээд мангар олныг ачичаад тэгээ голоор нь страпа шийдэ давуулаад ингээд бэхэлдэг штэ. Тийм coil авах нь.
Өглөөнөөс хойш юм мэдээгүй. Гэлсэн мэдчих. Classic Big Mac. $83 майл үлдээгээл унтъя да. Цаг 30 минут явах үлдлээ. Энэ начаан дээр чинь би 11 цагаас өмнө очих хэрэгтэй. Тэгээ одоо ингэж явах юм бол би 8 цагт очихоор шүү дээ. Тэгэхээр би 3 цаг унтаж болно гэсэн. 3 цаг унтаал. Явъя. Одоо энэ ч үрийн 6:30 болж байна. Тэгээс 3 цаг унтлаа. Өглөөний мэндээ. За өглөөний мэнд чи бараг өдөр болж байна. Ачаах газраа ирсэн. 11 цагаас өмнө ирэх хэрэгтэй байсан. Би 11 өнгөрөөгд ирсэн. Акшн 11:30 үед ирж шүү. Тэгээд одоо ийшээ орж чек нэж үзэт. Гайгүй болоо гэж найдаж байна. Энэ газар мөн л нэ. Гэхдээ өөр ийм хаяг бичиж өгч байна. Ийшээ очиж буулгана гинэ. Тэгээ энэ нь болохоор эндээс 5 минут цайтай газар юм байна. Тэгээд гясаа. Саваа олон тараатан төлөж шүү. Би хамгийн хойно нэрээ зогсчлоо. Тэгэхдээ make sure очиод асууч. Яг энэ чи ингэ зогсох зүг юм уу? Араас нь хүлээх зүг юм уу те? Офсыг хийж болох хэрэгтэй байна. Иймэрхүү юм байна. Тараа контрол сууж гинэ. Йоо, хүлээж авах хоорондоо газ хоолой гэдэг идчих. Замд явж байгаа хүнийхэд рестораны төвшин харагдаж байгаа юм шүү дээ. Янз. За энийг харалтаа. Өөрийгөө л баясгаад байдаг те. Тогооч байсан гэсэн шиг хийж байгаа юм шүү дээ. Би нэрээ тогооч байсан шүү дээ. Анх ирчээд хамгийн анх ирээд 3 хоноод ресторанд аяг угаагч ажилд ороод манай хамаатных ажилдаг байсан. Тэгээ тэнцэн аяг угаагчаар хэсэг ажиллаж исэн чинь тогооч болох уу гэд. Тэгээ тогооч болоод. Тогоочоор бас нэг 2 жил ажилласан баг шүү. Нөгөө хипачи тогооч гэдэг шүү дээ. Хүмүүсийн өмнө ингээ үзүүлбэр үзүүлээд өндөг мөндөг шидэлээдэг. Тийм тогооч байсан шүү. Би энэ Чинжүүнд амьд дуртай. Миний ачааг хойно аччихлаа. За одоо цаг 4:16 болж байна заяа. Энэ ачаагаа ачуулчаад дахиад 11 цаг буцаад өчигдрийн нэг ачаа авсан газар руу явна. Бас шөнөөс нь ашиглах юм болох юм байна. Шунат явах юм да.
Кофетойгоо л найзлан да тий. За 4 цаг болтлоо. Одоо шинэ 1 болж байна. Кофе аваад үргэлжлүүлээд явах уу? Унтах уу гэж бодоод байна. Яа гэм лээ. Нилээ нойр үрч байна. Шийдэн дээ. Кофе авчлаа. Ишигээ яваад ядаж нэг 60 майл яваад унтт юм уу да. Өлийн 30 майл яваад унтт юм уу да. За next дараагийн рестарыг гарч ирэхэд яг тийшээ зогсоол унтъя заа. Тэгээд маргааш өглөө орсол явъя да. За ачаагаа өгөө дууссан. Одоо дараагийн ачаа маань эндээс 5 минутын зайтай байгаа. Миний авдаг нөгөө Norfolk Nebraska дэж шүү дээ. Тэгээд миний нөгөө авдаг Slinky Coil тэгээд орооцсон төмрүүд байдаг шүү дээ. Тийм юм аавнаа. Ашиг ойрхон байгаа. За яг ингэж 2-оор нь тавиад нийт 11 гэх юм байна. 2 2 2 1 2 2 гэж тавьсан. За тэгээд энэ ачаагч аваад 888 майл явахаар харагдчихлаа. Бараг 900 майл гэсэн үг шүү дээ. Колумбус Ohio руу явчихлаа. Тэгэхээр би маргааш өргөж өгч чадахгүй л ах гэж бодож байна дөө. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө компанидаа болол би нэг 5 дахь өдөр хүргэж өгнө гэж хэлсэн байгаа. Тэгээ өнөөдөр жоохон явалтын байдлаа хараад үзье гэж бодож байна. Яагаад явж чадахгүй гэж бодоод байна уу гэхээр жоохон нойр дутуу явж байгаа. Уржигдар бага унтсан, өчигдөр бас жоохон бага унтсан тий. Тэгээ өнөө өглөө сэрхэд бол айгүй хэцүү сэрж илээ шүү ер нь.
сэрвэлгэнд дуграал байдаг, дуграад байгааг нь мэдээд сонсоод байсан. Тэгээд унтаал байсан. Сэрэхэд бол чанга сэрж. Тэгэхээр өнөө орой ямар ч байсан би нэлээд орой болтол. Одоо ямар ч энийг авчаа. Тэгээд хамгийн уртлыг болон хамгийн хойдлын хоёрыг бэхэлчээд тийшээгээ нөгөө скейл рүү очиод тэр багтах нь. Тийшээгээ жинлэж үзүүлээд цаасаа аваад тэгээд энэ талбай руу очиж зогсож байгаад хоолундаа хийж идэг гэж бодож байна. Өсч байна одоо. Хичээл хөдлөн дөө. За болчихлаа ингэж. Юм ярьж байгаа хооронд 2 минут 50 секунд өнтер ачаа ичлээ шүү. Хоотлын машины жолооч, таракны жолооч надад бууж ирээд чи буруу хийгээд байна. Энийг засаад ингэж хийгээ зааж өгч байна. Би болохоор заяа эхлээд зааж арай холоос камера авчих. Би болохоор заяа энэ нэг страп маань цаадлаасаа эхэлж байгаа шүү дээ. Би болохоор дээгүүр нь явуулаад голоор нь буцаагаад агш дээгүүр нь явуулаад энд нь бэхэлдэг байхгүй. Тэгээ цаатлаасаа чангалдаг. Минийх болохоор энэ дээдлээ ингээд нэг бүтэн ингээд ороодог гэсэн. Ороогоод доош нь татдаг гэсэн. Гэхдээ нэг сул тал байдаг нь дээрээ ороогдсон учраас цаа талдаа чангалахаар энэ наатлын энэ страп нь жоо сул байдаг хөхгүй. Гэхдээ хөдлөнө гэсэн үг биш. Ер нь жоо наатлынхан бүр ингээд амар тайт чангарааг байдаг гэсэн үг хөхгүй. За наад саяны энэ залуу болохоор эхлээд голоор нь оруулаад тэгээ дээгүүр нь явуулаад наашаага үрж ирээд ингээд яхаар энэ дотроо ингээд игсэлж байгаа биз. Одоо ингээд чангалахаар иймгээд игсэлж байгаа гэсэн үг хөхгүй. Ингэж хийх нь зөв өө. Тэгээд ингээд доороосоо биш дээрээсээ доошоо ингээд татах нь зөвөө гэж хэлж байна. Аль нь одоо надад бол чи миний хийж байгаа буруу яг одоо ингэж хийж байгаа нь зөвөө гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зөв миний бодлоор бол энийг ингээд ороос нь зүгээр гэж бодоод ах юм. Аль нь зөв байд юм бол доо. Яг энэ бол ингээд цаатлаас нь ингээд чангалахаар энэ хоёр чи хоёулаа ингээд татагдаж Excel бүр ингээд дотгошоо доошоогоо ингээд чангарнаа. Тийм учраас энэ нь илүү тайд чанга болно гэдэг байна. Тэгэхээр за энэ яг тэр залуугийн хийснээр энэгээр нь чангалал энийг бас адилхан гэсэн байгаа. Excel-сэн байгааз дээр ороогдоогоо. Аль нь гэдэг юм бол цаа мэдэхгүй байна. Мэддэг хүмүүс нь комментоор бишиж зөвлөөрэй надад. Энэ юм учраас ингэ зүг байдэн шүү гэд. За ачаага бэхлээ дуусцуу. Хоол авчлаа. Бацаатай ураг хийж идэж байна. Ямар халуун байна. Гадаа биш шүү. Сая жоохон хөдөлсөн чинь халууцаад таракн руу ороод ирсэн чинь нэлээд халуун байгаа даа. Гадаа ус ирэх хүн байна сэр. Хоол идчихэд нэг жоохон амарч байгаа. Тэгээ ийшээ нэг 800 майл юм да. 900 майл. За ингэ бэлтчихлээ. Одоо энийг болгоод дараагийн ачаар руу явна. Энэ айгу том барилга дотор орж ирээд ингэ яваад байгаа байхгүй. Би тэр бүүр тэр цаана харагдаж байгаа хаалгаар орж ирсэн. Тэгээ намайг чиглүүлэх хүн байдгүй. Би яг тэр энэ нэг доош урагж байгаа хэсэг байгааз. Энэ дээр очиж зогсоод нэлээ одоо хүлээлээ. Хаашаа явах вэ мэддэггүй. Чигээрээ орчих юм болов орсныхаа дараа буцаж ухарч магадгүй яана буруу явчихвал яана гэдэг чинь нэлээд хүлээсэн.
Тэгээ надад нөгөө нэг замчлаад өгөх хүн байдгүй. Тэг ямар ч байсан ороод ирсэн. Одоо энийг буулгачаад энэ хаалга руу гараа авчих юм шиг байна. Тэгээд дараагийн ачаа маань яг энэ хотоос аваад өнөө оройдоо гэрийнхаа ойролцоо өнөө оройдоо шууд буулгахаар ачаа байлаа. Тэгэхээр оройдоо тэр ачаагаа буулгачаад тэгээд гэрлэгөө хоосоо арчна гэсэн үг шүү амар. Тэгээ нэгд өдрийн өглөө буцаагаар авчина. Түрүү нөгөө энэ ачаагаа авахта нөгөө X-лээд ачаар илүү амраа гэдэг нөгөө хүн хэлсэн гэсэн шүү дээ. Тэгээ яг тэрнийх нь сая тэгээ бүгдийг тэгж бэхлээд ирсэн. Тэгэхэд бол ер нь асуудалгүй юм байна. Гоё юм байна. Тэгээ дээрэс нь яхад амар юм бэ? Суллахад амар юм байна. Дээгүүрээ ороочхоор чинь юу яадаг вэ? Одоо цааш нь ингээд чангалцсан байж байгаа суллахтаа энэ наатлынх нь страплийнх наатлын хэсэг нь суллахад яг хэцүү байгаад байдаг байхгүй. Тэгээ би наанаас нь ингээд төмөр мөмбөр цогчиж сулладаг байхгүй. За буудлах гар ирж байгаа шүү. Тэгээд тэр X-лж яах бол амар л юм байна. За ингээд л үгүй юм да. Дараагийн 30 нь эндээс айгу ойрох юм байлаа шүү. За тэгээд би нэг асуулт асууя гэж бодсон. За одоо биднэрт чинь болоод ер нь нийтлэг ихэнх залуучуудад одоо ингээд өглөө давсан хөрөнгө авахгүй, бизнес авахгүй тий нэг зүртэй тийм одоо боломж бололцоо гэж хэлэх нь цаашаа за яг хуу тэгээд ингээд ажиллаа хийгээд явж байгаа хүмүүс байна шүү дээ тий. Тэгээд өмнө нь бол бидний ах эгч нарын үед юу гэж ярьдаг байсан бэ гэх юм бол нэг ажил дээрээ тогтвор суршилтаа 10-20 жил ажиллаад үр дүн гаргаад тэр нь ер нь зөвөө гэж ярьдаг байсан бол одоо сүүлийн үед ер нь олон ажил руу ороод хийж үзээд аль дуртай, аль чаддаг, аль хийх сонирхолтой цаашид ер нь явах карьерээ сонгох нь зөвөө. Ингээ олон ажил руу шилжээд юм сураад явах нь зөвөө гэж яригдчих шүү дээ. Тэгэхээр та нарын бодлоор ер нь аль нь зөв бэ? Та нар ер нь юу гэж боддог вэ? Мэдээж энэ дээр бол нэг буруу зөвсөд ах юм байхгүй бах. Тэгээ би бүх комментуудыг уншиж та нар зүгээр бодож байгаа зүйлсээ гоё коммент бичээрэй гэж хүсэж байна. За гадаадд амьдардаг хүн бол ер нь мэдээж ойлгомжтой нөгөө амьдарч байгаа газрынхаа орчин нөхцөл онцлогоос шалтгаалаад янз бүрийн ажил хийж үзэж байгаа. Олон ажиллаж хийж үзсэн байгаа. Яг мэдээж тогтвор суршилттай нэг газар удаан анхнаасаа ажилласан хүмүүс байгаа л да. Тэгэхээр дийдийнх нь бол олон газар ажиллаж байгаа байх. Ер нь нийтлэг хүмүүсийн үзэл бодол ямар байдаг энэ дээр талаараа хуваалцаач гэж хүсэж байна. Арай гэж багтлаа шүү. Түрүүн чек-ин хийчлээ. Энэ 32 дугаар хаалга руу хамраа тулгаа зогсчих. Тэгээд ачаа чинь бэлэн болохоор оруулаа гинэ. Яг миний ачаа одоо бол бэлэн болоогүй л байгаа юм байна. Хэр удахгүй гэсэн чинь удахгүй айлгч. Яа ингэсийг үлээгээ зогсчих да. Тэгшэрч. Гайгүй горчод. За ингэж зогсчих да. Нэр хэдэн майл гарч да. 32 гаруй Wattling Street. Гарч ирдваа. Тэгэхээр хотоо сонгох хэрэгтэй. East
За гараад ирсэн. $309 майл. 5 цаг 12 минут явах газар байна. Зам нь яаж явж байна? За ингэж ороод ингээд далаараа ороод яваад Индианаполис ороод дэшиг өгсөд Чикагогийн давхад талцсан. Ийм газар ийм замаар явах юм да. Одоо би Ohio'д байна. Индиана ороод Чикаго орно гэсэн. За ихэд боллоо. Хамгийн хойдлын чангалах гэсэн чинь дугуун дээр таарчаад болтгоо. Одоо энэ ингээд агаараа хураагаад өргөхтөөр нь энийг хажуу дэш нь гүйлгэж жагаад чангалаад болоо юм. Цонхон дээр цас бөөгнөрөөд зам харагдахгүй болоод байна. Тэгэхээр энэ талд нэг трак стоп байна. Ийшээ гарч байгаа цонхоо цэвэрлжээд тэгээд 0 орчоод явахгүй болвол нэлээд удаа явах шинжтэй байна өө. Уг нь чинь 70 майлын хурдтай явах зам. 70 гэдэг чинь бараг 10-20 км/цаг хурдтай явах зам байхгүй гэсэн чинь одоо бол би хамгийн хурдтай явж байгаа нь л ерөөсөө нэг 60 км/цаг хурдтай л явчихна. Очих газтай нэлээ орой очих юм шиг байна. Хаа очиж дулаахан байна шүү өстөгтэй. Гэтэ цонхон дээр бол цас боод хөлдөл. За явах уу да. Нилээ их цас амж шүү юм. Нэлээд удаа явсаар ирсэн. Энэ айгүй том газар байна. Эхлээд сая би нэг газар очисон чинь тэр бишээ өөр газар руу юу гээд. Тэгээд нэлээд явсаар гад одоо энэ бүр яг нуурын ирэг дээр байгаа байхгүй юу? Ерөөсөө өмнө нэг ч удаа энэ газар л ирж үзэж байгаа. Энэ бүр амар том газар. Тэгээд энэ нэг бүр болонгийнх нь энэ Garchek дээр нь ирээд тэгээд энэ газар мөн үү гэж мөнгө гэж энэ хаашаа явах вэ гэсэн чинь энэ Garchek нь мэдгүй байна. Тэгээд цаанаас хүн дуудлаа гэж байна. Тэр хүн нь ирэхээр нь намайг хаашаа явахын зааж өгөөд авч явна гинэ. Одоо оройн 11 цаг болж байна. Хүлээжлээ. Энэ үйлдвэр рүүгээ ордог ганцхан замтай. Орж ордог. Үнэхээр нүсэр том байгууламж байна бүр. Тэст шал тэнгэл юм болчих. Эхлээд эндээс орж ирээд нэг тийм gate pass хаалгаар орох тийм эрхийн бичих. За тийм ээ тийм хөл юм авах юм байна. Тэгэхдээ одоо намайг ачаа буулгах юм чи байхгүй гоо гэж байна. Тэгээ намайг өглөө 7 цаг хүртэл хүлэе гинэ. Хэрвээ 7 цаг хүртэл хүлээх юм бол би хүлээж чадахгүй гэртээ ярьлаа. Нэгд өдөр ирнэ гээд компани руу хэлсэн чи энэ ачаан заавал өнөөдөр буух ёстой гэж захиалаад байсан чухал ачаа гинэ. Тэгээ одоо ямар ч байсан тэр брокер руугаа залгаад яах юм бол өчрийн болохгүй л ах шиг түр хүлээжлээ. За нэгдхийн өглөө очихоор болоод гэртээ өрөөд ирлээ. Машинаас ачлаа. За тэгээд энэ 7 хоногийн бичлэгээ дуусгая. Үзсэн хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дараа 7 хоногийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Subscribe хийгээгүй хүмүүс subscribe хийгээрэй. Лайк дараарай, share хийгээрэй. Bye.